9 дахь бодлогон дээр очирд 1.5 литр чацрагны шүүсийг 6 литр устай холбоо гэв. За хойлоо тэр их хэмжээний жуус үүссэн бэ гэхээр 1.5 дээр би 6-гаа нэмж тарна тий. Тэгэхээр 7.5 литр ийм шүүс найруулсан шүүс үүссэн гэсэн. Дараа нь тэр холимгоо 25 ширхэг шилэнд тэнцүү хэмжээтэй хийсэн. За тэгэхээр шил тус бүрт хэдэн миллилитр дээр орсон бэ гэсэн. Тэгэхээр хэдүүл ямар ч 7.5 литрийг миллилитрлөө шилжүүлээ. Тэгэхээр 7500 миллилитр болно. Тэр 7500-г яасан бэ гэхээр 25 шилэнд тэнцүү хийсэн учраас нэг шилэнд бол 300 миллилитр жуус буюу холимог орох нэ гэсэн үг. Ингээд А хариулт. За 10 дахь бодлогон дээр доорх үснэгт нь кетлэнд өөр төрлийн зоосноос хэдэн ширхэг байсныг харууллаа гэнэ. Түүнд $36 60 цент байсан бол 20 центийн зоос хэдэн ширхэг байсан бэ гэнэ. За $1 бол 100 центтэй тэнцүү. Энэ дандаа центээр өгсөн байна. Тэгэхээр тэрийг анзаарах хэрэгтэй тий. Тэгэхээр кетлэнд ямар ч гэсэн нэгжээ хэдүүлээ ижилхэн болгохын тулд $36 60 маань нийлээд хэдэн цент юм бэ гэдгийг олохын тулд 100-аар өрчүүлчих. Тэгэх юм бол энд бол кетлэнд 3660 цент байсан байна гэж харах нь. За гэтэл 20 цент бид нар хэдэн ширхэг байгаа вэ гэдгийг олох гэж байгаа. 10 цент 69 ширхэг байгаа юм бол энэ 69 ширхэг зоос маань нийлээд хэдэн цент болох вэ гэхээр би 69-ыг 10-аараа өрчүүлэхээр 690 цент болно. За 50 цент 45 ширхэг байгаа учраас би эдгээр нийлээд хэдэн ширхэг цент болох вэ гэдгийг олохын тулд 45-аа 50-аар өрчүүлэх нь. Инхээр 2250. Тэгвэл энэ хоёр маань нийлээд хэдэрх мөнгө болох вэ гэдгийг олохын тулд 2940 цент болох юм байна. Гэтэл кетлэнд 3660 байгаа. Энэ хоёр байгаа нь болохоор 2940. Тэгэхээр би 3660-аас 2940-ыг хасаад өчье. Ингэх юм бол 720 цент үлдэнэ. Энэ 720 цент бол дандаа яах нь 20 центээр өгдөг ёстой гэсэн. Тэгвэл 20 центээр 720 нь хэдэн ширхэг зоос болох юм бэ гэдгийг олохын тулд 720 20 дугаагаад 36 ширхэг зоос болох нэ гэсэн. Ингээд Г хариулт байна.